Шинэ он гараад удаагүй байхад хууль бусаар 6 чон агнасан ноцтой хэрэг гарчээ. Тодорхойлбол нийслэлийн Баянгол дүүргийн 14 дугаар хорооны иргэн иш овогтой бий. 3 эм хүлдүү чоныг худалдан борлуулах зорилгоор Өвөрхангай аймгаас нийслэлд оруулж ирсэн байна. Тэрээр оруулж ирсэн чоноод ус дүүргийн 16 дугаар хороо орхины 6-гийн 18 тод хашаанд хадгалж байхад нь нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч олж илрүүлжээ. Зөвшөөрлөгийн ан агнасан тохиолдолд Монгол улсын амтны тухай хуулийн 39-р зүйлийн 39-1 дахь заалтыг үндэслэн иргэн болон хуулийн этгээдэд хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний үнийн дүнгээр торгох холбогдох заалтуудын дагуу нөхөн төлбөрийг тооцдог байна. Хулгай амчид гол төлөв эдийн засгийн сонирхолтой хөтлөгдөн ан амьтдыг агнах эд эрхтнийг нь дамлан наймаалах тохиолдол сүүлийн жилүүдэд ихсжээ. Чон дээр бол 102 мянган төгрөгийн төлбөр тушаагаад амтны нөөц ашигласныхаа төлбөрийг тушаагаад орон нутгийнхаа засаг даргаас зөвшөөрлийг аваад агнах хэрэгтэй. Энэ бол тэгтээ чон дээр 2 янз байгаа юм. Хангаан чон бол яг энэ журмын дагуу агнж болоод байгаа. Тал хэрийн сар чон гэж ярьдэн штэ. Зүүнтлийн 3 аймаг, Хинтээс Сүхбаатарт орнод 3 аймгийн нутагтууд бол талын сар чон ховорж байгааг холбогдуулаад байгаль орчны сайдын 14 оны тушаалаар 3 жилээр агнахыг хориглосон байдаг. Интернет болон захим сүлжээгээр чонын гаралтай ямар нэгэн амтны гаралтай түүхийн эдийг худалдан борлуулах зар ихээр тавигддаг. Үүнийг Улаанбаатар хотын цагдаагийн газартай нийслэлийн мэргэжлийн ялтаас хамтран шалгалтыг хийдэг байна. Энэ жил ч мөн уламжлалын дагуу хийх шалгалтыг төлөвлөж байгаа гэлээ. Үүнтэй холбогдуулан иргэдэд сэрэмжлүүлэх хүрэхэд ан амтныг зохих зөвшөөрлийн дагуу агнасан байж болно. Гэхдээ тэдгэрийг гайхуулж байгаа юм шиг олон нийтийн сүлжээгээр түгээх нь зүй зохисгүй үйлдэл учир дор бүрний ухамсарлах хэрэгтэй байгаа юм а. Иргэдийн дунд шинжлэх ухаанаар батлагдаагүй ч хүний эрүүл мэндэд аж тустай гих амтны эд эрхтнүүд байдаг. Үүнд нь үнэмссэн иргэдийн эрэлт хэрэгцээ их болж тэр хэрээрээ зарж борлуулах явдал ихсдэг. Тиймээс иргэд юуны өмнө энэ баталгаагүй эмчилгээний аргуудаас татгалзаж байж ан амтны эд эрхтний худалдаа зогсох болно гэдгийг албаныханд дуулгалаа. Байгаль дээр зэрлэгээр амьдарч байгаа ан амтан ямар өвчин үүсгэж тээж явааг бид мэдэх боломжгүй. Гэтэл энэ өвчин тээгчин эд эрхтнийг түүхээр нь хэрэглэн гэдэг нь маш их эрсдлийг цаанаа дагуулж байгаа юм а. Өнгөрсөн 2015 онд зөвшөөрөлт гэрхийн бичиггүй ан агнасан 34 зөрчил илэрч холбогдох хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулжээ. Мөн түнчлэн зөвшөөрлгүй агнасан 570 орчим тарваны мах Улаанбаатар хот руу орж ирсэн зэрэг зөрчил илэрчээ. Дээр дурдсан 6 чон агнасан иргэнд 6.9 сая төгрөгийн торгуулийг ногдуулан хөлтөв чоннуудыг хураан авч устгалд оруулахар болжээ. Өдрийн тойлд уян мэдээллээ.